боловсролгүй авьяасны өнгө цалинтай зэрэгний ажил байн бүртгэж гадаад ажлын байр найдвартай хангана. Охин маань одоо юу болж байгаа вэ? За мөн охин маань тэнцчих юм бол тэрийг нэг гадаад руу явуулах юм бол бидний амьдрал өстэй би уу тэгээд одоо нарах гавтаа ямар сайн. Адил манай гис амьд амьсан байна уу? Таньнаач дандаа би орой ганцаараа ингэ сууж явах хайшаа байж. Ясо. Тэргээр хичээл хийж яах юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Чи өөрөө л хичээл хий. Чи манай гэрээс ганц их хурлын гишүүн гарах хэрэгтэй учиртай байгаа юм шүү дээ охин. За юу. Чи айдын багт хүний жижиг нь юу гэдэг үлээх вэ? Миний охин гишүүн болж. Тэр гамбаа арай зэндүү юм а. Би нэг уг нь нэг их чийдтэй би гамбаа. За одоо тэрээ аваад дүүг аваад миний дүүгээ битгий ингэ зайгин чи мэдөө. Нааш миний хүү миний эсхэмдээ наач. Юу ч миний нэг хүүхдийг зайнаа. Миний хүү битгий хичээлээ. Дэтэ тэр босоомоч юм болсон юм чи тий битээ. Яг зөв Япон хэлээ сайн үзэхтэй аахгүй юу? Алий. Ямар их юм бэ чи бэл тоо. Аа бачсан бэ чи. Ах чи нөгөө хичээлүүгээ явсан. Нөгөө хичээлээд гадаад явуулчих бид нар ч одоо бүр тэгээд сайн амьдрах гэдэг ш. Хаа гэмээ хаа. Тэгсэн шүү. Урвайга хийгээд үйдүрийгээд орсон өнөөсөө. Уцаад үйдүрийгээд гараад ирлээ. Нэг юм гараа орсон хогч юм байна аа. Сүмдөө нуусан байна. Андаа бонгод үсрээ болчихдаг авсан болсон. Өнөөдөр тэр дотор гоо. Өнөөдөр ямар ч юу. Надад ичиг юм уу энэ дээр. Өнөөдөр ямар ч юу. За миний гамба. Энэ одоо гайх юм уу одоо ихчиг хойноос одоо явна шүү дээ. За мөн янз юм шүү. За юу яа шүү. Янз юм хэлж болохгүй шүү. Ихтэй хэл амнаа нэ орж ирээд тэгээд одоо яасан ийсэн нэ тэрээгээд ялангуяа өнөө санамж хүлээ идэр сонсчих юм болов. Хэлгүй яах вэ? Хин хэлэх юм бэ? Яста хэрэггүй. Дуугаа байжгаад охиноо явуулчих хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс ч зүгээр илүү юм яриад байна. Хамтаа. Санамж хүлээ чинь тэр гадаа зогсож гин үгүй юу? За сайн байцгаана уу? Башвайтраад байж байна. За. Бодоо. Би нэг ойрт нэг жаахан жин хаяад нэг л онцгүй байна. Хүмүүсээс бичэк одоо өдрөөс өдөр томдоод байх юм. Одоо бичэк томдоод өмдөн богиндод байх юм аа. Миний биеийн дизайн борфорч одоо юу болоод байна? Түүнээс гадна ус маань ургадаг. Дээшээ доогаад байх юм. Ингээд одоо чи зөндөө удаа явлаа шүү. Гэцүү болж нэр одоо бүр тэгээд одоо ингээд сүүлийн үед одоо янз сайн муу юм бодогдоод л одоо тэгээд амт үнтэй уулзъя одоо эрт үрдийн өглөг авлага авцаа янз бүрийн маа нэг тийш нь болгоо юу гэж санаатай танахыг зорж ирлээ. Тэгээд нэг ам зургаар танаа нэг бүжгэлдэг охин гадаад явах нэ. За тэгээд тэр зургаар чинь одоо би чамд нэг тэр жил тухайлбал 1975 он зэйлүүлсэн 20 төгрөг аав юу гэж орж ирлээ хөө. За хөө хүрлээ минь. Юу 75 оны юм яриад байна. Одоогоос 30 жилийн өмнө. За би тэр үе чамаас 20 төгрөг авдаг юм а гэж бодоход тэр дорнол буцаагаад өгсөн байгаа. Чи өгөөгүй. Чи нэг л санахгүй байх шиг байна. Би чамаас сануулаад өгье. Болоогүй яах вэ? За чи санаж бай. 1975 онд манай бригад нөхөрлөл сангийн ачгуудэр эмнэлгийн байшин барьснаа да. Тэгэхэд тэр үед одоо жилийн эцсийн хөдөлмөрийн өлөс буусан өдөр буюу 1975 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 13 минутаас
Няруу цэцгээ бидний хөдөлмөрийн хөлсийг тавихад миний хөдөлмөрийн хөлснөөс 20 цаас согтутаад хүү яав ийм хайж ийжүүгээд сураад халуун мөрөөр нь орж сурвалжлахныг баттай сурвалжаас танигч баригатын дарга наваан та хоёр миний хөдөлмөрийн хөлснөөс 20 цаас овчуулсан ба овчуулсан 20 нөгөргөөрөө нэгэн галан үжүүд аваад өөрсдийн байрлаж байсан Орос цэргийн ногоон балаатганд орсон сургаараа миний бие араас нь орж очих тэр агшинд та гүрэн матмал сандал дээр суучгаад огсон хар цайнаас 3 та балгацсан гартаан байсан 4 ширхэг Орос картнаас цэцгийн долоог авч газар тавихад таны гарт дөрвөлжингийн 10 бундангийн ноён гэлийн тамга үлдсэн ба Тадигч навааны гарт 4 карт байсны 3 хар гээд нэг нь бундангийн 9 байсан ба Тадигч наваан цээж нүцгийн эквтэг цагаан орон дээр суучгаад 180 хүрэн радиадар биерэн ороодсон суудсан байсан энэ агшинд танай палаткны баруун хойд булангаас давхарлцсан 2 ядаа нисэн ирсээр Тадигч навааны баруун мөрөн дээр суунгаан дахин нисэж таны зүүн далан дээр суухад Тадигч наваан 1975 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн номер 237 дугаарх намын үнэнг хуйлж гоод 2 ядааг зохиход бүх 2 ядаа үхэлгийн унсан билээ. За хүндээ минь чи бас санан их зарим бас дуу санаж явах шиг байна. Юу гэх вэ? Тадигч наваа намын үнэн сонин хуйлж барьснаа. Үнэн сонингоор ядаа авч улс төрийн алдаанд орохоо болёо гэд 1975 оны 11 сарын 29-ний 201 тоо дугаартай хөдөлмөр сонин хуулж бариад уг давхарлцсан 2 ядааг хоёрынтой ширвэж газар унгаангаа чамд нэг чухал үг хэлсэндээ. За юу гэж хэлдэг вэ? За хүндээ минь ядахгүй юмар ховж хөөжлөж явхаар арматурчин дүдий гам болчих ажлаа сайн хийж бай гэж. За яг уу тэгж хэлсэн юм байж. За хүүхэ чи сонсож юу. Тэгвэл тэр үеийн 20 төгрөгийг өнөөгийн зах зээлийн ханшаар нааш татаж ацраад $5 чилжүүл байсан. Өнөөгийн ханшаар $90.98 буюу 138 мянган төгрөг 247 мөнгө болсныг авах гэж орж ирлээ. Чиний хэлдгээр нөгөө миний үйцүү хэлдэг болох өнөөрөө гадагшаа явахаар болсон. Удахгүй гадаадд гараад ирэхээр би төр за яах вэ? Төр бодлого чиний хэлдгээр нөгөө $5 татаж ацраад өнөөгийн Монгол төгрөгийг шилжүүлээд өөрийн чинь бараг дууламж. За тэгэж үзээрэй хүүхэ. За санамж минь али эндээс гараач те ямар олон юм. Чи ирчүүд юм аа энэ яста ядаргаатай. Хажуу трактор асч юм шиг байх. Чи 6 трактор зэрэг асаа ийцсэн шиг байх юм аа. За хүүхэ чи тэгэж ярил чийч бас гэмгүй юм биш шүү. Чи байгууллагын эвлэлийн өрийн дараагаар ажиллаж байсан он буюу 1976 оны 11-р сарын байгууллагын эвлэлийн гишүүдийн татварыг татах тэр өдөр эвлэлийн гишүүн гочоо танд эвлэлийн өрийн дараагаа надад татвар төгс задгаа 20 мөнгө алгаа гэд бүхэл 50 мөнгө өгсний үлдэгдэл 30 мөнгөний одоо хүртэл өгөөгүй яваа шүү. Иргэн хүний хувьд хамаатай байгаа юм да. За тавсар мэд. За энэ хэргийг би иргэний нэхэмжлийн шүүхийн дагуу 14 хоног хүлээнэ. Энэ өдөр 2005 оны 11-р сарын 19-ний өдрийн 20 цаг 2 минут буюу хуучны тооллоор аргын тооллын 14-р жарны өвлийн дэргүүн сарын шинийн 17 болоо. Энэ өдөр бэр буулгахад нэн сайн агаад хол газар өгсөд баруун зүг мөрөн гарвал зохилтой. Үсээн засуулууд өвчин тусах нягууртай. Энэ одоо энэ компьютерийн вируснууд хайх юмсан даа. Ястай өгөө. Готанга хэрэгтэй хэрэггүй мэдээд хадгалаад энэ одоо хард диск нь гацдаггүй юм байх та. Харин тийм. Би гэж яах Ваа! Саяа юу битсэн. За гигээ татуудаад ороод ирлээ ороод. За миний охин тэр гадаадд гараад Монгол бүжгийн гайхамшгийг гайхуулж яваарай мэдвгүй яа. За нэг найз нөхөдтэй хэл дуулахын дуулгоо. Дуулсаа бүгднийг хэлсэн. За. Өнөө ороод явна. Оо, за нэг найз нар нөрөөд ирлээ.